Урлах эрдмийн дээд сургуулийн архитектурын салбарын оюутнуудын нэгдсэн классик студ эх орны бүтээн байгуулалт хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулах зорилгоор эдийн засгийн хөгжлийн яам, годамж төслийн хүрээнд сонсголон болон нисэх ярамгийн замыг шинчлэн засварлаж байгаатай холбогдуулан сонсголон зохицолбор төслийг санаачилсан юм. Уг зохицолбор нь Улаанбаатар хотын төв зэгээс 15 км-ийн зайд нийслэлийн хан уул дүүрэгт сүндэрлэх бөгөөд гүүрэн зохицолбор нь нийт 70,000 м2 талбайд бий болох юм. Уг гүүрэн зохицолбор нийт 300 м-ийн урт, 22 м-ийн өргөн, 2 урсгал, 4 игнэ замтай юм. Нийслэлийн ард иргэдийн чөлөөт цагаа өнгөрөх ногоон байгууламжт орчин бүрдүүлж тухайн хэсгийн усны урсцыг нэмэгдүүлэх зорилгоор далан барьж байгуулах юм. Энэхүү зохицолбор нь баригдсанаар Монгол улсын хөгжин дэвшиж буй өнгө төрхийг харуулсан хосгүй тойрвол болох билээ.
эзэн Чингис хаан Монгол хаан Тэнгэр заяат хэмээх төрүүлсэн нүгнүүч аргалдах дайсны яар зогж өчрөх дайсныг лугчин дарж өргөн зүг аймын зогсоос хаюулыг сэрэмжлэн зайлуулж битрэн хөвчлөх ном шодон сумны зэвшиг хурц Ламбат илчиг харишгүй хатан зөртөө хамаг Монголын ард